ган долгор, Б ган долгор засгийн газрын мэдээсэн. 2015 оноос засгийн газрын мэдээсэн нь ажиллаж байна. Энэ удаагийн шалгуулалтаар үхэл дагуулсан хөх савнууд буюу гэрт тань нуугдсан хор зураг нийтлээ. 7 зураг нийтлээ явуулсан байгаа одоо нөгөө цэнгэр савны аюулын тухай нийтлэл. Тэгээд энэ нийтлэлийг одоо надад одоо хийхэд тусламж үзүүлсэн цэвэн эрдэнэ гिचтэй маш их баярлалаа. Одоо мундаг хүний дэргэд ажиллах бас их үүрэг өжтэй байх юм байна. За Балдар шагналыг шилдэг ард манай өнөөдөр сонины Батумдах Сонин сэтгүүлчээр анхаарч илаа. Тэгээ өнөөдөр сонины маань 20 жилийн ага болж байгаад баярын мэнд хүргэе. Нийт өнөөдөр шүлтэй бүгдээрэнд нь баярын мэнд хүргэе. Тэр энэхүү нэр хүндтэй шагналыг хүсэндээ баяртай байна. Өнөөдөр соннийг уншдаг, бичдэг, биширдэг, хүнддэг бүх уншигчдад баяр хүргэе. Энэ Балдар шагналаар шагнагдсан сэтгүүлчдэд зугаарнд нь баяр хүргэе. Энэ бүх ёслолын оргил мөчлөө дахиад байна. Тэрүүн баярын шагналыг уламжлалсаар Монгол улсын ерөнхийлөгч тодруулдаг боломжтой. Балдар шагналтын цэвэн хэрлэн засгийн газрын мэдээсэн. Үүний шалгуулалтад би хинжээ болно байна. Төрийн төрөлсөн хүүхдүүдийн адлын хүчээр нийтлээ тус шилдэг арга болжээ. Энэ удаагийн шалгуулалтад Чонсгийн хүч, Жэймс төлөвлөгөөний зориулс бүтээлүүдээр Балдар шагналтаар тодорчээ. Анх сэтгүүлчээр ажиллаж болсон. Тэр өдрөөс л бараг эхлээд баларлагчийн байгаль орчны сэдвийг өвлж одоо надад чамд залуучч өглөө шүү гэж надад өгчээсэн сэдв байгаль орчны байгалийн хамгаалал гэдэг сэтгүүлчээс аюул төвчээр шаарддаг ажил. Сэтгэл бас шаарддаг ажил. Тэгээд 20 жилийн аваар өнөөдөр 20 жилийн аваар энэ шагналыг авч чадсан. Үнэхээр их баярлалаа. Энэ өнөөдөр баларчгийн үлсэн ашиг хэмжээ хард бас алс ирээдүгөө бодож байгаль дэлхийг харьлаа гэдэг үгийг хэлмээр байна. Баярлалаа багтээ. Баярлалаа. Энэхүү ёслолыг хүндэтгэн мордон нэрсэн Монгол улсын ерөнхийлөгч Захагийн элдвэр саныг одоо бүгд нэмэн өрье. За та бүхэн өдрийн хүмүүс модон айлтгая. Ингээд ажил дээрээсээ төрийн ордноос ирсэн учраас жаахан бухимдалтай ирсэн, ууртай ирсэн. Тэгээд тэр уур минь одоо та нарыг хараад энэ сайхан шагналын ёслолыг хараад ирнэ. Нисээд явчих шиг боллоо. Тэгээд заримдаа одоо бид нар бол ингэж их амархан өөрчлөгдөж явах хэрэгтэй байна. Би одоо нэг юм яг 5 минутын өмнө өрөөндөө шал өөр юм бодоод сууж байгаа уулзж байгаа 5 минутын дараа скватрын талбай дээр гараад гадаадын төрийн тэргүүнийг угтаж авах гэдэг ингээд гарч яхад тэр хүний үүрэг хариуцлага гэдэг юм ямар хурдан өөрчлөгдөх юм бэ? Тэр нь хүн ямар хурдтай дасах ёстой юм бэ? Энэ зүйл надад бодогддог байсан. Одоо ч бодогддгийг. Ягаад жаахан бухимдалтай явсан гэхээр өнөөдөр 20 хүлээж авсан өмнөний хоргийг их хурд унагчлаа. Би одоо их цөөхөн хориг тавьсан. Одоо түүний нэг чухал юм асуудал дээр тавьлаа гэж бодсон.
хамгийн гол жаахан одоо бухимдалтай байгаа нь маш олон мянган хүний олон жилийн ер нь бол 96 жилийн мөрөөдөл шүү дээ. Социализмын бид нар 70 жил явсан сайн зүйл байсан, сар зүйл байсан. Хэлмэгдэл байсан, хүнд зүйл байсан. Тэрнээс гарахын тулд бид нар хуулийн салбараа өөрчлөе гэсэн. 70 жилийн бэлдсэн байхгүй. Тэгээ хувьсгал хийсэн. 26 жил ардчлалын 26 жилийн бас энэ хугацаанд өнгөрсөн жилүүдэд одоо ч гэсэн хүмүүсийг барьж хийж гэн үндсэлгүй хорж гэн гэдэг янз бүрийн зүйл байдаг. Энэнийг засахын тулд тэр эрүүгийн байцаан шийдэх хууль, тэр өнөөдрийн буцаасан гэж байгаа 5 хуулийг ярьж хийсэн. Тэгээд энэ дарга нар болохоор бэлтгэл хангаагүй би өөдөөс нь наа чи 96 жил Монголын ард түмэн цус хөлс хүч хөдөлмөрөөр юм бэлтгэлийг хангасан шүү. Ясандаа тултлаа ойлгоцсон байгаа ш. Энэ өөрчлөлтийг хийх хэрэгтэй гэж. Тэгээд энэ хуулийг бол хүлээж авсан. Одоо мөнгө санхүү байхгүй гэдэг их олон зүйл ярьж байгаа. Харж байгаад уг мөнгөгүй хийчих ёстой хамгийн чухал өөрчлөлт. Би энэ их барьж байгаа нөхдүүдэд хэлээд байгаа. Ил илэрхийлэхгүй яваад байгаа. Яг та нар ингээд орлогоо засгаа байгуул хүмүүсээ томд ажиллаа хий. Бас энэ боломжийг олгоё. Нэг ард түмэн энэ боломжийг олгосон. Тэгэхээр бас өнөөдөр энд одоо сэтгүүлч хүний хувьд тэгээд та бүхэнтэй уулзсныг бас энийг хэлчихье гэж ингэж бодож байна. Би тэгээ хэлсэн. Мөнгө шаардахгүй өөрчлөлт шүү дээ. Та нар юунд нь хуулийн өөрчлөлтийг ингэж зогсоож байгаа юм бэ? Мөнгө шаардахгүй, өөр тавих шаардлагагүй өөрчлөлт. Харин энэ хуулийн өөрчлөлтийг сайн хийх юм бол та нарт мөнгө ирнэ. Нэг их сони юм байдгийг шүү. 2005 онд би 2004 оны 8 сард ерөнхий сайд болж ирсэн. Би ерөнхий сайдаар ажиллаад 16 сар болоход Монгол улсын төсөв 2005 онд ашигтай гарсан юм да. Анх удаа 90 оноос хойш түүхэнд. Өнөөдөр төсөв намайг ерөнхий сайдаар ажиллах 120 тэрбум төгрөгийн ашигтай гарч ирсэн шүү. Тийм гайхамшиг байсан. Одоо их найдаар тасарж байгаа үед энэ бол үнэхээр гайхамшиг мэт та нарт санагдана. Тийм үе байсан. Тэгээ би өөрөөсөө асууж ирсэн. Яагаад энэ төсөв ашигтай гарав? Ерөөсөө гарч ирээд авилгалтад хэрэгжсэн шүү. Гарч ирээд гайдын авилгал, гарч ирээд хүн сурлал, гарч ирээд энэ төрийн муу муухай юмтай хэмжсэн байхгүй. Тэгтэл мөнгө ороод ирж байна. Тэгээд энэ нэг ард түмэндээ хүрч ядж байгаа нэг ийм зүйлээс нь хасах биш. Энэ тансаглалаас хасах ёстой. Өнөөдөр хүртэл ерөнхий сайд хэлж ирсэн. Засгийн газар ерөнхийлөгчийн өрөөнөөс авахуулаад бүх энэ албан тушаалтнуудын өрөөн дээр энэ квадрат метрийн хэмжээ зарлаач та. Хятад зарлалцсан шүү. 16 м квадрат метрт 16 квадрат метрт хятадын одоо тэр засгийн газрын гишүүн сууж байгаа. Монголыг ийм болголт. Юун тэр бүтэн давхар 3 өрөө вэ? Та нар тэр цуврал нийтлэлүүдээ энэ сэдвээр бичиж тэгэх юм бол хичнээн юм хасагдах байна. Маш их боломжтой. Тэгээ өнөөдрийн цуврал нийтлэл гэснээр харж байхад манай сэтгүүлчд үнэхээр мэрэгшиж байгаа юм байна. Цуврал нийтлэл бичээд нэг сэдвээр дагнаад ирэхээр одоо чи сэтгүүлч болж. Өнөөдөр харж байгаа та бүхэн харсан баг цуврал нийтлүүлэг, цуврал нийтлэл, радиогийн, телевизийн сонин сэтгүүлийн гэдэг. Тэгээд бүр хоёроор баг болж тэр бичдэг. Энэ бол одоо манай сэтгүүл зүй бол үнэхээр хөл дээрээ зогсож чадж байгаагийн нэг гайхамшиг. 20 жилийн огоо одоо энэ Монгол Ньюс медиа групп тэмдэглэж. Энд би нэг хайхтар тийм мундаг тус хүргээгүй. Гэхдээ 96 онд ардчсан холбоо явсан гэж ярьж орж ирээд улсын их хурлын одонхын бүлгийн дарга болоод очир Батбаа намайг шаардж иж дэд дарга болгоо. Дэд дарга гэдэг чинь том албан тушаал чи аав гэж загинж байгаа надад өгч ирсэн. Бүлийн зөвшөөрүүлж ирсэн. Тэгээ одонхын бүлгийн дарга болоод тэгээд орж ирээд эхний шийдчихсэн асуудлуудын нэг бол төрийн төв хэвлэл гэдэг статусыг алга болгож ирсэн. Тэр үед гончигдор дарга минь хайшаач өгсөн нэг чөлөө аваа явуулсан. Яг тэр хурлыг би даргалж таарж ирсэн. Тэгээ харж байхад төр оролцохгүй байх юм гэж байгаа байхгүй. Энэ төр оролцохгүй яаж юм ингэж сайхан хөгжиж байна. Манай хэвлэл мэдээллийн салбар түүнээс хойш ямар олон сонин хэвлэл мэдээлэл сэтгүүл гарваа. Ямар олон энэ бие даасан группүүд энэ чиглэлээр ажиллаваа. Монголчууд чинь ямар гайхамшигтай авьяастай чадвартай бүтээх чадaltaй улсууд юм бэ? Төр гэдэг ганц сонин юм уу ганц юмд эрх мэдэл өгөөл тэрнийгээ тэтгээд байх бол утгагүй байсан гэдгийг тэр үед зогсоож ирсэн. Тэр үед буруу мэт байсан байна. 2004 онд ерөнхий сайд болоод би инквестэй ярьж байгаа Монголын радио телевизийн хэрэг ихтгэх газрын даргаыг томилбас татгалзнаа.
ерөөсөө Монголын радио телевизийг хэрэглэх газрыг олон нийтийн телевиз радио болгоно. Ийм хууль оруулна гэж засгийн газар дээр яриад би оруулчихсан. Тэрнээс хойш ямар олон сэтгүүл, ямар олон телевиз радио бий болов. Ингэхээр энэ Монголын ард түмэнд бас энэ талаас нь хэдийгээр юм татан болгож байгаа, унгаж байгаа мэт харагдж байгаа боловч энэ бол их тийм боломжийг бас олгож ирсэн юм байна гэж ингэж л одоо хардсан л да. Тэгээд энэ зүйлүүдийг хэлэх гэсэн. Тэгээд өнөөдөр энэ сэтгүүлчтэй бас сэтгүүлч мэргэжилтэй ерөнхийлөгчөөр ажиллаж байгаагийн хувьд эрүүгийн хуулиар шийтгэх нь болиулъя гэж бас зүтгэсэн. Тэгэж хориг тавьсан. Тэгээд эдгээр эрүүгийн хуулиар шийтгэх юм байна л да. Эрх баригчид хүн хэвлэл хоёртоо байлдаж эхэлэх юм бол ер нь бол сайн явдгүй маа гэдгийг би бол энэ хэлэх хэрэгтэй. Хүний эрх чөлөө ардчил гэж юу хэлээд байгаа юм? Хэвлэлийн эрхийг хэлж байгаа, хүний эрхийг хэлж байгаа ш. Хүний эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөө хоёрыг хэлж байгаа. Энэ үгийг энд ер нь нэг хэлчихье гэж бодлоо гэдэг. Тэгэхээр хүн хэвлэл хоёртоо дайрах хэрэггүй. Хүн хэвлэл хоёрыг бол дэмжиж дандаа тэтгэж явах хэрэгтэй гэж ингэж би бодолгоо гэдгийг бас энэ хэлье. Дараагийн нэг хэлэх гэсэн юм бол үнэхээр улсын баг хурлыг харж байхад улсын их хурлыг харж байхад өмнөх одоо бүр хамгийн Монголын парламентын төвөнд хамгийн сайн ажилласан парламент бол улсын баг хурл байсан. Тэгээд би одоо энэ манай их хурлын цөөнхөн чадлах нь олонхын чадлах нь тэр нэг сонгуулийн шокноосоо, сонгуулийн хорслоосоо, хорноосоо гармаар одоо бүгдээрээ л их хэрэгч байхгүй юу? Ерөнхийлөгч их хэрэгч, их хурлын дарга, ерөнхий сайд, их хурлын гишүүд, засгийн газрын гишүүд бүгдээрээ их хэрэгчид энэ ард түмнийхээ үйлчлэхэд ирсэн. Бүгдээрээ нэг Монгол шүү дээ. Нэг Монгол болёо. Хүндрэлтэй байвал нэгдээд ажиллая. Нэгнийхээ үгийг авдаг, нэгнтэйгээ яриад зөвшөлдсөн зүйлээ хийдэг байл. Бидний хэн ч гэсэн Монголын төлөө Монголын одоо эсрэг гэдэг юм уу муу юм хийхийг хэн ч бодохгүй. Ийм учраас манай олонх доторч ярьж байгаа хүмүүс их хурлын гишүүд яриад эхэлсэн байлээ. Би тэр санааг маш их дэмжиж байгаа. Нэг Монгол шиг нэгдэж ажиллая. Ямар учраас улсын баг хурл их юм хийж чадсан ихээр тэр үед хүндрэлтэй маш хэцүү шилжилт хийж исэн. Тэгэхэд бид нар нэгдээд ажилласан. Анхны ерөнхийлөгчтэйгээ, ерөнхий сайдтайгаа тэгээд баг хурл засгийн газартайгаа нийлээд гарч ирсэн шүү. Тэнд бас их тийм олонх байсан, өмнөхөө олонх байсан. Тэгэхэд бол хамтраад ажиллаж ирсэн. Одоо бид нар хамтарч ажиллаж ийж нэгдэж зүтгэж ийж эндээс гарах хэрэгтэй. Одоо намын төлөөлөл гэдгээ мартах хэрэгтэй. Тэрнийг арай бага хуваар бодох хэрэгтэй. Ард түмний төлөөлөл ямар ч би гишүүдэд заримд нь хэлж байгаа чи ард түмний төлөөлөл энэ хоргийг авах хэрэгтэй. Тэгээд ингэж тэр ард түмний төлөөлөл болох тэр чиглэл рүү юм яммаар байна. Та бүхэн бол ард түмэнд л амлалт өгсөн болохоос биш засгийн газар тийм үү ерөнхий сайд намын дарга амлалт өгөөгүй шүү. Ер нь тэгээд намын дарга парламентын гишүүн парламентын их хурлын дарга байх чинь хайшаач юм дээ. Сая нэг тааруу парламент таарсан дарга гэдэг нэг юм бичсэн сэтгүүлчийн материал харагдсан дээ. Ер нь бол энэ жоохон тааруу юм байна. Өмнөх их хурлын дарга нь тэр олон мянган хүний хөдөлмөрөөр олон жилийн хөдөлмөрөөр бүтсэн хуулийг ёсчлоод явчихад яадаг вэ? Их хурлаа хагаад ёс төртөө. Өнөөгийн их хурл нь гарч ирээд манай нийт гишүүдийн 40 бараг шинээр орж ирсэн шинэ парламент. Тийм учраас бид нар энийг буцааж байгаа гэж байна. Би ерөнхий сайдд хэлж ирсэн их хурлын дарга. Бодлогын залгамж, төрийн залгамж гэдэг бол хүнээр явдаг юм аа. Бодлогоор явдаг шүү. Та нар буруу үйлдэл хийж байна. Маш буруу. 40 хүн шинээр орж ирсэн гэдэг одоо өмнөх их хурлын бүх юмыг буцаах юм. Өнөөдөр хэдүүлээ мөн эдийн засаг хэцүү вэ? Энэ дээр нийлээд ажиллачих. Та нар дахиад нэг муу нэр авч яах юм бэ? Хуулийн шинжилгээг буцаасан гэдэг нэр авч яах гэсэн. Зарим нэг хүмүүсийн шүд зуусан олон жилийн энэ шинжилгээний эсэргүүцсэн тэр эсэргүүцэд хорсолд бол заавал автах хэрэггүй байхгүй. Бүр мэнгээ дөнгөө болтлоо шүд зуусан тийм анцны улс бий л дээ. Мэнгэн дөнгө болсон. Хуулийн шинжилгээг эсэргүүцдэг. Тэргээр заавал явж яах гэсэн. Энэ ард түмний хөшгийн төлөө тэр муу хар хуулиас тэр ард иргэдийн иргэний эрхийг зөрчдөг тэр хуулиас бид нар салах хэрэгтэй. Яг хүмүүсийн төлөө хийж байгаа, жирийн иргэдийн төлөө хийж байгаа шинжилгээ шүү. Өнөөдөр бид нар шоронд орох байсан хүмүүсийн бараг 40% эвдрүүлэн зурчлах ганцхан хуулийн ачаар бид нар хооронд нь тохируулаад явуулж байгаа шүү. Ямар том дэвшил гарч байгааг та бүхэн бодож. Энэ үг энэ яриаг бол би ерөнхийлөгч байсан ч ярина,
ерөнхийлөгч биш байсан ч юм. Энэнийг хэлхэн зөв байх. Энэ дээр бол хатуу тууштай явах болно гэдгийг ер нь хэлчихэн зөвөө гэж ингэж бодож байна. Ингээд сайхан юм руу оръё. Өнөөдөр сонин Монгол медиаг руу 20 жил болж байна. Өнөөдөр олон улсын сэтгүүлчдийн эвнэгдлийн өдөр гэж байна. Сая манай их хурлын гишүүн хэлж байлаа одоо 9 ямар 9 таарад ямар одоо шинийн 8 таарад гэх нэг бас юм манайчны тооны бэлэгдэл боддог улсууд байдгийг. Тийм сайхан өдөр бас энэ жил таарчээ. Тэгээ 9 сар болоод хөл ирэхээр үнэхээр энэ Балдар чагналын цагаан эндрээс юм хэлнэ гэдэг бол надад нэр хүндийн хэрэг байдаг. Тэгээд нэгдсэн үндэсний байгууллагын ногоон одоо номын эндрээс би очиж үг хэлдэг Монгол улсад хэлээд. Энэ хоёрыг бол би үндэ нэр төрийн хэрэг гэж боддог. Та бүхнийхээ өмнө ирж ингэж нэг жилд нэг одоо мэрэгжил нэгтэй улсуудтайгаа уулзна гэдэг бол нэр төрийн хэрэг юм. Тэгээ сэтгүүлч ерөнхийлөгчийн хувьд одоо энэ бол энэ шагнал гардуулах ёслолд оролцож байгаа юм одоо энэ шагнал гардуулах ёслол маань тийм отхон одоо ёслол болж ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм. Тэгээ юм хугацаатай байх чинь их сайхан юм. Тэгээ сараар тоологдоод хэлсэн. Гэхдээ үлдэж байгаа энэ саруудад засгийн газар их хурдтайгаа нийлээд хамтраа зүтгэнэ. Манай энэ их хурд засгийн газар бол ажил хийх чадвартай боломжтой маш олон хүмүүс байгаа гэж би итгэж байна. Үнэхээр бид нартайгаа нэг болоод энэ цөөхөн сард цөөхөн биш маш олон одоо ажлыг амжуулахын төлөө хамтарч зүтгэх болно гэдгийг бас энд хэлье гэж ингэж бодож байгаа. Би тэгээ сая очир утгад хэлчихсэн. Таавал анхны ерөнхийлөгч шүү. Жил бүрийн Балдар чагнал дээр таавал бүх ерөнхийлөгчнийг төлөөлж ирж байгаараа гэж. Бид нар бас ажилдаа болчих магадгүй шүү дээ. Өнөөдрийн багванд уу шиг. Тэгэхээр одоо тэгж хэлж байгаа. Тэгээд анхны ерөнхийлөгч маань байнгын ерөнхийлөгч гэсэн үг шүү дээ. Таавал одоо тэгж одоо өөрийгөө бодож ингэж явах хэрэгтэй гэж ингэж хэлж байгаа. Тэгээд би нэг юм бас хэлье зүгээр та бүхний бичдгээс та бүхний боддгоос арай илүү явахыг би хичээнэ. Ерөнхийлөгч биш байсан ч гэсэн. Ягаад гэвэл та бүхэн намайг хурцлж өгдөг. Орноос татаж босгодог, суудлаас татаж босгодог байхгүй. Нийгмээрээ тийм болцсон. Тийм учраас та бүхний боддгоос илүү хүчтэй явахыг хичээнэ. Та бүхний боддгоос илүү эрчтэй, илүү арга түмэндээ, илүү одоо энэ хүмүүс ээлтэй зөв явахыг хичээж ажиллах болно. Энийг одоо та бүхэн хэлье. Энийг да өнөөдрийн энэ одоо шагнал гэдэг бол гайхалтай сайхан байлаа. Тэгээд үнэхээр энэ сургуулийг бий болгоно гэдэг бол удирдагчийн юм уу, манлайлагчийн үнэхээр нэг одоо сод ийм л одоо хүний хийдэг ажил да. Дэг сургууль бий болгоно гэдэг бол Балдарч бол үнэхээр энэ дэг сургуулийг бий болгосон 20 жилийн дэг сургуулийг гайхамшигтай авч явлаа. Тэгээд очир утгаа дөрвөн хэлсэн бүр сэтгүүл зүүн ийм бүхэл бүтэн үеийг өргөлж бэлдэж байдаг ийм их сургууль болтлоо одоо өсчээ гэж. Одоо энэ их сургууль улам цаашаа баяжих ёстой. Ирэх жилүүд бол улам одоо сайхан болоосоо гэж бодож байна. Тэгээ хэдүүлээ 30 жилийн он үеэр нь 40 жилийн оогоор нь 50 жилийн оогоор нь уулзнаа, ярилцсанаа. Ийм боломж байгаа. Ийм сайхан өлзийтэй өрөөлийг өргөн дэвшүүлье. Их баярлалаа.